Сайн уу. Би зөвхөн YouTube-ийнхаа хүмүүст зориулаад ингээд тусгай бичлэг оруулъя гэж бодлоо. Яа тэгвэл бичлэг оруулахгүй зөндөө удажчлаа. Тэгээд удсан шалтгаан маань болохоор манай пэйжийг дагдаг хүмүүс мэдж байгаа байх. Би яг хамгийн сүүлд нэг эрхний 8 ч боллоо гэж бичлэг оруулаад яг тэгээ ингээд тэр чигээрээ хийгээ явчихна гэж бодог байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд яхахгүй би зүгээр санамсаргүй тэгээ бичээд оруулсан. Тэгээ 5 эрх зараад үзье гэж хамгийн анх сонгож аваад эхэлсэн чинь одоо бүр ингээд зөндөө хөрхөн үйлчлүүлэгчтэй болоо, зөндөө удаа явчлаа. Манай хүн ч нөгөө монгол хэл үсэг сайн уншиж чадахгүй. Тэгэхээр өөрөө хариулаад өөрөө цайлгаа аваа явж байгаа болохоор ер нь л жоо хачаалттай байна. Тэгээд хажуугаар нь YouTube-д бичлэг оруулах ямар ч завгүй байлаа. Тэгээ өнөөдөр YouTube дээр бичлэг болоогууд үзэж байгаад гоё нэг бичлэг хийгээд оруулчихъя гэд бодлоо. Болж өгвөл нэг их идэвхлэхгүй оруулнаа манайхаа уучлаарай за. Юугаад нийтэдлэх зав гарахгүй би ингээ орой жонгоо бүхлэж жагаад шууд унтаад тэгээ өглөө асаал мөн шууд эхлээл эхэлж байгаа болохоор за тэгээ та нартайгаа юу ярилцах вэ? Би YouTube-ийнхаа хүмүүсийг яг намайг ингээ үздэг, намайг үзэж сонгож миний бичлэгүүдийг дагж орчихсон яг цэвэр ингээд намайг дагсан хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр би YouTube аягүй гоё нандинаад хайрлаж байгаа. Одоо пэйж дээр ч юм болохоор намайг дагдаг, намайг дэмждэг маш олон хүмүүс байгаа. Тэгээ тэрний хажуугаар өмнө нь нэг бөөн хэрүүл болсон шүү дээ. Тэгээ тэрнээс орж ирсэн бас аягүй хүмүүс ингээд чимээгүй хараад байж идэм байлээ. Тэгэхээр би нөгөө бас хамаагүй юмыг ингээ бодохгүй ярьдаг. Тэгээд өөрөө нөгөө цаанаа тийм далд муу санаа гэж байдаггүй болохоор жоохон ингээд хил амд өртгөхөө дийдэг төрлийн хүн байхгүй юу. Тэгээд ер нь бол өөрийгөө сайн хянаж байгаа, хамаагүй одоо санамсаргүй үг хэлэхгүй байхыг хичээж байгаа. Гэхдээ л би ч нөгөө өөрөө угийн нэг тийм жоохон сахилахгүй, гинэн цайлган болсон сансын юмаа шууд хэлцдэг төрлийн хүн болохоор яг тэгж сайн одоо ингээл өөрийгөө хянаал бүх үгээ хянаал минаал тийм байхгүй байх. Гэтэ яг болгоно одоо хичээнэ хамаагүй одоо хүмүүсийн хэл аманд өртөхгүй байхыг хичээнэ л гэж бодож байна. Тэгээ би таяр саяхан байраа солисон. Байраа солиод манай нэг дүү ирэх байгаа болчлоо. Тэгээ дээрээ арай томхон байранд орсон. Яг нөгөө бурхныхоо өрөөнд бас ингээд хөглөрөөд байнга эрхлэхэд ээж болохгүй байгаад тэгээд байраа арай томруулсан. Томруулаад энэ чинь ямаа хийж гин. Ирээ бол одоохондоо ерөөсөө зэгцэлж амжаагүй байгаа. Юу яана. Одоо ингээд юмнуудаа хийж байгаа завсар цагаар нь зэгслээд явна. Одоо зарим нэг авах одоо ингээ хэрэгтэй тоногуд байгаа гэртээ юм хумаа үлгэх. Тэгээд тэднийгээ ирэхээр янзлаад юмнуудаа явуулж агаад бүр гоё ингээ зэгцтэй тухтай болоод ирснийхэн дараа та нартай гоё гэрээ танилцуулна гэд яасан ч удаа гэрээ танилцуулна гэсэн чи хуучин гэрээсээ нөөц. За тэгээ тиймэрхүү байна. Ямар ч байсан өөрийн хүч хөдөлмөрөөрөө ингээд юм хийгээд гоё сэтгэлд хүрсэн юмаа хийж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд эн чинь нөгөө бурхны зүйл болохоор бас бурхны хүмүүсийн буюу урах зүйл учраас бурхны зүйлийг зарахтаа хамаагүй тэгж бас их хэмжээгээр ихэд дахин нугуулж тэгж зарж ерөөсөө болохгүй. Энийг чинь бас эхлээ чи сэтгэлээ өөрийн одоо татаад сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэгээд явцын дундаа эн чинь багаар явах цэн дундаа мөнгө нь орж ирдэг зүйл. Тэрнээс биш шууд одоо бэлэн байгаа бүтээгдэхүүнийг аваад 2-3 нуглаад эсвэл 2-3 нуглаад зараал огцом тэгж мөнгө олж баяжиж болдоггүй, тийм юм хийж болдоггүй зүйл. Тийм болохоор маш удаанаар зүгээр тайван явах хэрэгтэй. Тэгээ манайхан ч бас ингэдэг юм байна. Нэг юм хийгээд эхэлчихээ нөгөө лайв чинь шууд араас нь одоо хямд гэж мэдээж бүх л зүйл одоо хямд үнэтэйгээ бүгд байгаа шүү дээ бүх төрлөөрөө. Тооч юм болохоор энийг эхлээд мэдээд дараа нь өөртөө авч хэрэглээд түрний дараа судалж байгаа. За ингээ яг л боломжийн дунтай хүмүүс ингээ үе дамжуулан хэрэглэж болох үз. Тэгээ бас өөрийнхөө эрчим хэмжээг шингээгээд өгч байгаа юм чинь яг гоё дундын зүйлийг нь зарыгээ дундынхыг нь сонгоод зарж байгаа байхгүй юу. Яванда болох гэж бодож байна. Та нартайгаа юу яриа дөө? Ганцаараа ингээд уцаар ярих гэж байгаа сонин би юу яа гэж бацсан. Уг нь аль завтаа олонгод би гоё өөрийнхөө үздэг одоо ютубер хүмүүс эдэж тэднийхээ бичлэгийг
би ийм ютубер үздэг, энэ одоо хүмүүст ийм гоё юм одоо түгээдэг, ийм гоё юмыг зааж сургадаг, ийм гоё зүйл ярьдаг гэх мэтлэн ютуберийнхаа ингээ бичлэгүүдийг оруулъя гэж бодсон. Тэгсэн харин хэд оног бол угаасаа амжихгүй, яг тусгай ингээ та нартай гоё ютубын бичлэг хийгээд арай л амжихгүй. Одоо захиалгууд маань айгүй их байгаад байгаа болохоор тэгэл нэг нь дуусаад нэг нь орж ирэл ингээд тэг хажуугаар нь бас өөр гоё юмнууд алаад пэйж дээрээ заръя гэж бодож байна. Тийм болохоор тэрэндээ анхаарлаа хандуулад нэг сайн YouTube дээрээ бичлэг оруулж чадахгүй байх гэж бодож байна. За тэгээд таад нэрээ манай эрхийг хүжээд авах сонирхолтой хүмүүс байвал манай пэйж рүү бичээрэй. За ийм гоё зузаан том агарын хүж байгаа шүү. Энэ айгүй гоё хүж байгаа. Би өөрөө бараг 6 сар хэрэгэлсэн. 6 сар хэрэгэлчихэд одоо эндээсээ өөр хүмүүсийн тэгээд нөө өнөртөх мэдрэмж бас шал өөр байдаг юм байлээ. Зарим нь ингээ хитрхи зөөлөн үнэрийг бол ямар ч үнэргүй гэдэг юм лээ. Надад бол би өөрөө нэг тийм зөөлөн үнэрт дуртай болохоор надад айгүй таалагдж байгаа. Тэгээ тосных нь үндэг бол угаасаа ярилдгүй, энэ тосол таалагдахгүй хүн гэж байхгүй, бүх хүн таалагдсан. Үнэр нь бол үнэхээр гоё, яг ингээд модноосоо авч авсан тос. Энэ бол үнэхээр гоё үнэртэй. Энэ хэсгийг өөртөө зориулаад төгчүүлсэн. Ямар байна? Би одоо ихэндээ ихлээр энэ миний эрхээ нөгөө ингээд ариулдаг сав. Энэ бол жижигхэн хариултын тав. Гэхдээ би энэ зузааныг нь сонгож аваад тагид бас ингэж аваарай за. Ийм жижигхэн хариултын тавнд гэрээ өөрийгөө ер нь ингээд гангаар ариулж явах айгуу сайн. Би ч нөгөө одоо л өөрийн гэсэн яг гэр оронтой болоогүй явж байгаа. Тэгээд энэ тэнд нийтийн байруудаар их одоо ингээд хэсэж явдаг болохоор хэсэж гинэ. Байнга ингэж орчин тойрныхоо энергийг байнга цэвэрлж явахгүй бол би нөгөө өөрөө унтаж чаддаггүй илдэг энерги дарагдаад. Тэгэхээр ийм сайн одоо хариулын тавг авчаад энийг ингээд бариад байрныхаа өрөөнийхөө булан тохоо мохоог ингээд ариулаад явж байхад айгүй амар байдаг байхгүй. Тэгэхгүй эн чинь нөгөө нэг асаана тэгээд их гал гарна тэгэнгүүт доошогоо хална жижиг савнд болохгүй байдаг. Та нар эндээс гоё санаа аваад ингэж гоё гангыг асааж гараа. За ер нь бол гангыг айгүй сайн асууж байгаараа ямар ч хүмүүс хүн шүтлэгтэйч бай шүтлэггүйч бай өөрийгөө гэр орноо байн гоё арцгангаар ариулж явах хэрэгтэй. Яаггүй л өмнө нь аль гайгүй байсан. Одоо цаг үед бол бид нэр өөрсдөө алил болох одоо хар муу эрчмээс хамгаалж авахгүй бол болохгүй. Хар эрчим гэдэг өөрөө маш их болчихсон цаг. Тийм болохоор аль болох байнгын өөрийгөө арцгангатай усанд ороод арцгангаар ариулаад гэрээ бас гоё арцгангаар ариулаад дандаа тэгж гараа за. Өмнө нь одоо хэдэн жилээ бараг 10 жилийн өмнө 2-3 жилийн өмнө 15 жилийн өмнө 20 жилийн өмнө ч бол шал өөр илээ штэ. Тэгээд одоо ингээд байранд хүмүүс айгүйх амьдардаг болсон болохоор гэр бол бас гайгүй гэрчээ өөрөө Монгол гэрчээ юм тойрог хэлбэртэй болохоор муу юм тэгж гişингдээд байхгүй. Байр болохоор муу юм одоо булан тохоо өнцөг ихтэй болохоор нэг орж ирсэн хар эрчим айгу удаан салах магадaltaй байхгүй. Тийм болохоор байнга сайхан гэр орон арцгангаар ариулж цэвэрлж байгаарэ. Өнөрийн нөгөө нэг маш гоё үнэртэй мад. Энэ бүр үнэхээр гоё үнэртэй. Яагаад ийм гоё үнэртэй? Би тэгээ бас нэг гоё бичлэг хий гэж бодсон. Гоё нөөрэ бодож байгаа. Тэгээ нөөрэ арчилж байгаа бичлэг хий гэж бодсон чи миний гоо сайхны юмнууд маань дуусчихж. Тэгээд дараа гоё авч байгаа гоё бичлэг хийнэ. Тэгээ би YouTube дээр ажиллаа бол одоо хийж байгаа ажлаа нэг олохгүй бай гэж бодож байгаа. YouTube дээр гоё яг би ямар хүн бэ гэдэг тухайгаа л одоо YouTube дээр гаргая гэж бодож байгаа. Тэгээ одоохондоо нөгөө сайн ярьж сураагүй. Би чинь ингийн үедээж бас ингээ хүнтэй нэг юм ярьдаггүй байхгүй юу? Зүгээр л урдгаа игээл явждаг. Яг дотны хүмүүс тэгэл ярина. Тэгэл өөр хүнтэй ол нэг юм ярьдаггүй. Тийм болохоор энэ ярих чадвар гэдэг айгүй бас мундаг юм шаарддаг юм байна хүнээс. Тэгээд ярианы чадвараа бас сайжруулад явъя гэж бодож байна. Та нартаа ингэж яриад. Сүнс маань арцгаад.
Би одоо энэ бичлэгээ гоё эдитлэхгүй оруулах шүү та нар маань битгий. Наа жаахан бахад хүмүүс миний нүүр маань ингээд жаахан тэгш бос хэмтэй. Тэгээ наа жаахан бахад нөгөө манай ээжийн дүү ингээд далин нүртэй гэдэг аюу хөхт оромжилдог байсан байхгүй. Тэгээ тэрнээсээ би маш их одоо шарахыг аваад сэтгэлийн гүндээ тэр их хэцүү байсан. Тэрийг би 30 хүртлээ одоо тээж яваад одоо л би ингээ гайг болж байна. Одоо би ч хүн ингээ заавал тийм төгс төгөлдөр байх албагүй юм биш үү? Хүний одоо гадаад төрөх ямар байх нь хамаагүй хүн ингээ дотоод сэтгэлэн цэвэр ариун тэгээд явж байгаа амьдралд явж байгаа зам мөр нь одоо зөв бусдад өргөл сайн сайхныг хүсэж чаддаг байхад л болчих юм байна гэдгийг ойлгоод байгаа байхгүй. За нэг иймэрхүү л байна да. Ойрт энэ төвтрээсээ ёстой салахгүй байгаа. Энд дээр бүх одоо юунуудаа захиалгуудаа ингээд бичээд битээр бас овоо бүрхэн захиалга авсан байгааз. Ингээд эхэндээ бол яаж хийхээ мэдэхгүй нэлээд жоохон манарсан. Тэгээ эхний хэдэн захиалгууд дээрээ би чинь дугаар инж бараг тэмдэглэж аваагүй нөгөөдгөө яаж янзлахаа мэдэхгүй уйлаад хайраа намайг загнаад би чи одоо яана гэд уйлаад тэгээд одоо гайг болчихсон. Одоо ингээд гайгүй уучраа олоод явж байна. Тэгээд Улаанбаатарт нэг хүргэлтийн хүн алсан хүргэлтээ бас тараалгаад нэлээ аваа олж байна. Өдөрт бол ерөөсөө завгүй байгаад энэ эрхнүүдээ эхлэхэд би чинь гэр орно хоож ижлийг ерөөсөө хийхгүй байгаа. Эрхээл орой унтлаа өглөө босч ирлээ эрхээ эхлэхлээ. Тэгээ гадар гарвал ганц хоёр нэг газар очиод нэм хүм одоо үзэж хараад гоё одоо эрхний одоо бүр мөр юу байна тэр мэрийг үзэж хараад тэгэл буцаад ирээд ирэх юм бол эрхээ эхлээл сон хоол ундыг бол хайраа зохицуулж байгаа. Яг орой болохоор хүмүүс амраад 12-оос хойшоогоо надад нэг жоохон заавалдж байгаа хгүй ингээ өөртөө ганцаараа байх. Тэгээ тэр хугацаанд ингээ та нартай гоё бичлэг хийгээд оруулж байна. Тэгвэл бусад үед бол үнэхээр зав олдохгүй байна. Тэгээ завгүй байгаадаа бас баяртай байна. Тэгээ зав олдохгүй байна гэхлээр одоо тийм их захиалга аваад байгаа юм уу гэвэл бас үгүй битэрч нэг өдөрт нэг 5-6 захиалга л авч байгаа. Тэгээ нэг гол нь тэрийг өөрөө хэлчихэж байгаа болохоор л өөрхий тэрэндээ дарагчаад тэгээ хажуугаар нь одоо яг ингээ хүмүүсийн өөртөө хэлчихэж байгаа болохоор ингээд яг тусгай захиалгууд орж иж байгаа байхгүй бөөрийн тим юмар одоо тэрийн ингээд яг ингээд тусгай хүмүүс өөртөө юмаа хэлээд орж иж байгаа. Тэгээ тэрийг хэлэхэд тэрний хажуугаар яг манай үндсэн гардаг 99,000 улаан бадамлын хой цэцэгтэй ийм одоо улаан ман чулуун бөөртөө эрхээ эхлэхэд одоо ерөөсөө энэндээ л дарагдаад байгаа гэсэн үг өөрхий. Гэтэ яг болж байна. Гоё ээ нөө. Гоё сайхан байна уу ингээд юм хийгээд хүний нутагт эхэндээ олж байгаа айжсэн. Энд чинь нөгөө нэг одоо Солонгос шиг ч юм уу эсвэл Япон шиг ч юм уу өөр улс шиг ажил хийх одоо ядаж ингээ хараарч болтгоо ажил хийгээд амьдрах боломжтой бол бас айхуу хятад улс чинь хүн ам ихтэй тэгээд ажлын цагийн хуваар нь маш урт тэрнээ манахаас урт. Тэсэр нэ цалин маш бага. Цалин бол манай цалинтай бараг ойролцоо ажиллах цаг нь бол хамаагүй урт. Оройн 7-оос өглөөний 7 хүртэл одоо хүргэлж шиддэг юм ажил хийхээр нэг 180 ч гэдэг юм бэ. 90,000 юм уу? Өдрөө 90,000 чи бүхэлдээ 12 цаг хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхэд 90,000. Тэгээд чинь кодын нөгөө хүргэлж шиднэ гэдэг чинь аюу хүнд ажил гэдэг юм байлаа шүү дээ. Тэгээд тийм ажил хийхэд чинь одоо цалин тэгж авч байгаа юм. Ажил хийхээр ажил олдохгүй яана гэдэг аюух айдаг байсан хгүй яана юу хийнэ юу хийж мөнгө олох уу яаж авах уу гэд. Тэгэхээр одоо ингээ хөөхөн хаал ундныхаа мөнгийг ойр зураагаа мөнгийг ингээ болгоод байгаад аюу баяртай байна. Сэтгэл бол хангалуун байна оо балчи хөөхөн байна. Тэгээ бидэнд итгэж ингээд үйлчлүүлсэн хөдөлთა авалт хийсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ би бол яг явахсан чинь чадсангүй яг боломж болцоо маань сайн таарсангүй Улаанбаатар руу Монгол руу явах гэсэн чинь. Тэгэхээр гоё боломжтой болохоор нэмэрсэн төлөвлөж байгаад явна. Одоо нэг очихаараа би чинь Улаанбаатарт одоо яг ингээд суурин байх гэр байхгүй болохоор
буудалд байх болно. Буудалд байхаар чинь би одоо нэг очивол ядаж ингээд нэг 7 молоо ханамаар байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь буудлын мөнгө сонгоноос ихсүүлэл ингээд зөндөө их юм хэрэгтэй. Тэгээ ирж очих зардлын чинь бүр хэвтийн урд захаас нь би хойшоо явж байгаа штэ. Тэгээ зөндөө одоо энэ хад зардал мардал гэж зөндөө юм хэрэгтэй хаална. Тэгэхээр сайн төлөвлөж аваад явахгүй бол болохгүй юм. Тэгээд төлөвлөж аваад би ингээд нэг очихдаа би бас эрхнийхээ одоо ийм танагуудыг ийм жижиг сажиг танагуудыг бол аваад очино. Бөөр мөрийг нь сольж өгөх, талгаа малгайг нь сольж өгөх тиймэрхүү юм хий гэж бодож байна очихдаа. Тийм юм бодож бай. Тэгээ тэр мэрийгээ төлөвлөж аваад намраас л нэг очие да. Яг орой өдөд нэг ингээд нэг бүр нам гүн болдгийн. Утас юуш дуурахгүй. Хажууд хүн байхгүй хараад иш гараа унтаад өгнө. Яг энэ үеэр ингээд нэг жаахан суудаг юм. Би энэ бичлэгээ чадвал одоо юу яачи YouTube дээр оруулчих чадахгүй бол их урт бичлэг болоогүй байвал тайл пэйж дээр оруулахаас миний YouTube-ыг үздэг зарим хүмүүс манай пэйжийг бас дагж байгаа юм билэ. Хөөхөн. Тэгээд пэйж дээр орж ирээд битэрийг дагж байгаа маш их зөндөө олон хүмүүс байна лээ. Тэгээд та нартай маш их баярлалаа. Яг одоо явж байгаа өдөө хотол явж байгаа эндээс цаашаа явах одоо тэр их ирч хүч урам зоригийг та нараас авж байгаа шүү. Та нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нарын ингээд зүрх дараад, лайк дараад, бичлэгүүдийг гоё шеэр хийгээд тэгээд янз бүрийн гоё комент бичээд энэ бүхнээс бүр айгүй хурам авдаг юм лээ. Арай болсон болохоор жоохон найр хүрж ийн одоо ингэсгээд амраа гэж бодож байна. Баяртай манайхан би чадвал гайгүй уртхан бичлэг болсон байвал YouTube дээр оруулъя. Тэгээ богинохон бичлэг болсон байх юм бол юун дээр пэйж дээр оруулчих гэж бодчих. Bye.